Сайн байна уу? За гигийн харийн баярын мэндийг хүргэе. Бусад асуудаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсч өрөө. Бид хоёр үерхэд 9 сар болж байгаа. Өмнө оны 5 сарын 1-ээс гэхээр. За бид хоёр ирэхэд одоо 9 сар болж байгаа. Анх удаа харсан байх гэхээр найзынхаа төрсөн өдрөөр нэг бааранд орж нэг харж байсан. Тэгээд зүгээр хальт харчаалаа. Манай найзтай суужсэн болохоор хальт харчаалаа. За сайн уу? Энэ нөгөө Facebook дээр гэдэг залуу хүн байж тээ гэж харчаал мэдлээгүй хойдоо мэдлээгүй ч яваад өгцөн. Тэгээд чинь дараа нь ханаас чинь Facebook болоод манай хүн надраа холбогдсон байт юм аа. Ер нь бид хоёртэй ямар сонин тухайд тээ. Яг баг нэг өдөр нь уулзаал тэгэл нэг анхны харцаарсан юм болсон юм. Тэгээд ингэдэй маргааш нь шууд ирэхэд эхэлсэн. Би тухайд л хүнтэй шиг юм шиг бодож ирсэн юм шиг. Тэгэл бид тэр яг хоёлаа ингэж хоёлаас зэрэг ингэж нэг хүнтэй ирэхэд бэлдэн байсан шүү. Тэгэл яг зан аашин тэгээд байгаа байдал нь ерөөдөө тэгээд бодос гэж байгаа байдал нь их таалагдал. Тэгэл үерсэндээ. That's for you. Уусаа ажил гэр хоёр аягүй ойрхон байдаг гэсэн. Тэгээд шууд нөгөө уусаа хитэн сар нилээ хитэн сар хүн амьтанда болцоонд яваагүй уусаа ковид гээд гарцсан байсан. Тэгэл хувцс хунараг гэж зүгээр нөгөө гэрийнхээ хувцастай ажил руугүй гээд орчтой. Уусаа амс ихсэдсэн нүрэж угаахгүй өглөө нь гараад атсан. Тэгээд тэгсэж манай хүн над руу чад өчөөд хоёлаа сайн уу юу байна хоёлаа кино үзэх гээд тэгэхээр нь за кино үзэхгүй хоёлаа хоолнд орё гэдэг. Тэгээд хоолнд орсон. Тэгээд хоод руу айгуу гоё балцаанд явсан. Тэгээд айгуу удаан балцаанд яваагүй байсан болооч тэр айгуу сэтгэл ойр татан дулаахан төрчихсөн. Ерхийдээ бол манай хүн айгуу тийм сэтгэлээрээ гэдэг юм уу. Тэр нь одоо их тавигдаад. Анх уулзж байхад хамгийн их баг анзаарчихсан юм бол тэр нэг тийм юугүй өөрийнхөө тийм ингээд юмд нэг амар тийм баригдаагүй тэгээд нэг амар тийм вилэж дотоод нэг юм майк янзрын цаан байхгүй. Тэгээд тэр нь одоо амар таалагдсан. Тэгэл хамгийн их таалагдсан юм бол ерөөхдөө одоодсан байгаа юу ажилладаг юм бол амар сэтгэлээр ер нь тэгээд би одоо сүултээ бүр ингээд нэг юу амар даварсан гэхгүй. Нэг амар хүн сэтгэл гаргаад байгаа ингээл яваад тэгэхээр сүултээ ингээд амар өдрөлгөө ингээд юу тийм тий аз жаргалтай болчихсон. Тэгэл тэр нь надад илүү сэтгэл илүү татсан юм лээ. Сагс амар сагс гэлээ тэгэл дандаа нэг намаг гэдэг юм. Дүрс. Киноны дүртэй харьцуулах юм бол нөгөө Friends гэж цуврал найз зүтгээ цувралаараа гардаг. Моникатай айгу ижлэхэн ер нь жоохон юм хом цэвэрлээл энэ тийм түнтгэлгүй гэдэг. Тэгэл өөр чин тэгэл Chandler шиг хөвгөлтөө Joey шиг халамжтай Ross шиг ухаантай Jennifer Aniston биш нөгөө Rachel шиг царайлаг тэнгуут өөр юу гэж хэлж болох юм. Өөрний орхигдсон дүр Пиви шиг бол арай биш. Пиви гэж байна. За. Юу ингээрсээ чинь сандарчлаа. За ерөөхдөө юу юм бэ? Би одоо ингэдэг өөрх нь зургийг ингээд утас нэрээ харна шүү дээ. Зургийг ингээд хараад тэгээд ингээд яг ингээд заримдаа ингээд ганцаараа байх амар дуртай. Тэгээд тэр үедээ л чинь өөрх нь зургийг нь хараад ингээд жоохон тийм санаж манаа ч юм уу тэгж харах дуртай. Тэгээд сүүлмийн төрсөдрөөр надад амар гоё ингээд нэг TikTok хийгээд тэгээд юу яцсан. Миний төрсөдрөө бэлдээд ингээд тоолмол байсан. Би тэр зургийг нь харахаар миний амар хариурд тий. Ер нь ингээд нэг юм харахаар ингээд
Яг өөр ихгүй ингээд эсрэг санааны өөрчлөлтсөн шүү дээ. Тэр зургийг харахаар сая сүүлийн мэдэрч өдөр нэг холсон тэр зургийг. Яг ингээд надад ингээд хоол бариад ирсэн тэр нэг зураг. Тэгээ би тэр нэг карантин үеэрээс юм л хоёулах наамд байсан. Тэгээд тэрийг гоё тийм тэр зургийг харахаар ингээд би тэрийг ерөөсөө өөртөө хэлж байгаа. Тэр зургийг харахаар ингээд юу вэ? Яаж ч уралж ирсэн ямар ч ингээд модалцаад юу болцсон гэсэн тэр зургийг харчихаар ингээд буцаад ингээд нэг эсрэг санаа тавьшаад байлаа. Хайртай гэдгээ илүү мэдэрдэг. Миний хувьд бит хоёрын хувьд нэндээ хэлж чаддгүй гэвэл баг байдгүй хаа. Яагаад тэгэхээр нөгөө би ч өөрөө амар яриа, мань хүн ч гэсэн айгүй яриа. Тэгэл хэр дуугаа ораачих юм бол хүү чи яацээ зүгөөрөө чи яг зүгөөрөө зүгээр хатан зүгөөрөө гэж асуусараа зүгээр биш болооцоо гэдэг үг байдаг болоо. Сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэнтэй Кена мэдчилж байна. Тэгээ Валентины тусгай дугаарыг сонсож байгаад маш их баярлалаа. Мөн манай подкаст таалагддаг бол ревю бичээрэй, комент бичээрэй, шеэрлээрэй. Маш их биднэрт уран болдог шүү. Маш их баярлалаа. Дараа уулзцаая. Баяртай. Гомдоосон байж магадгүй. Гомдоогоо хаяа жижиг сажиг юм дээр маргалтаараа ширүү гэлдэг гэж магадгүй. Тэн дээрээ тэндээ айгүйх гэмждэг. Сэтгэлд нь юм хийцэн байх үү дээ. Гэт бас сүүлийн үед үг гэлээ анхаар сурж байгаа. Хайртай шүү гэж дамжуулж хэлье. Би тэр Валентинаар яг одоохондоо хийнэ гэж хэлсэн байх байхгүй. Тэгээд ямар ч гэсэн одоо нэг бэлэг энэ төр л авах болов гэж бодлоо байна. Тэгтээ яг бүр болж игэл гоё Валентины өдрөөр угаасаа карантин болчих жоох. Тэгэхээр гэртээ амар гоё тусгаалсан жагаар гоё хоол бэлдэж тавиад. Тэгэл гоё дарс мас уугаад гоё Валентины сэт юм кино үзсэн суугаад. Гэхдээ дулаахан хүнжил дээр хоёулах. Тэгэл өнгөрүүлэл гоё. Бит хоёрын хувьд гарсан одоо зөрчилдөө харьцаж жоохон хэцүү байсан зүйл гэвэл манай хүн чинь нэг Монголд ирээгүй айгүй удацсан 5 жил жилөө ерөнхийдөө л нэлээд удацсан байсан. Тэгээд энтэй таньдаг хүмүүс байхгүй ерөнхийдөө л миний бүрэлдэхүүн л арай бага. Тэгэл юу гэмээр бас хоёлын өөр орчинд нэг газар аваад жагаад буцаад хүрээд ирсэн. Тэгэл мэдээж нэг ковидослоод хүрээд ирсэн болохоор төлөвлөөгүй зүйл нь гарцсан. Одоо энд ирэл хүмүүс ч юм болохоор Монголд ирээд ажиллана ингэн тэгин гэж бодож ирсэн бол манай хүн болохоор тэгж бодохгүй чад хүрээд ирсэн. Тэгээд зөрчилдөөн болохоор би дотроо буцаад явчих хахтаа төлөвлөөгүй хүрээд ирсэн юм чинь гэдэг айгүй хайцтай. Тэгээд тэрнээс болоод айгүйх маргалдаг байсан. Тэгээд өөртөө ихэнх зөрчилдөөнөө ботхоор миний хийсвэр төсөөллөөс гэдэг юм уу болоод айгүйх зөрчилддөг. Би айгүйх overthinking хийгээд одоо юу гэмээрээ давуулж бодоод төсөөлөөгүй зүйлээ нөгөө байгаагүй зүйлийг байгаа болгож хардаг гэдэг ч юм уу тий харилцаан дээрээ одоо өөрөө нэг тийм өөр миний дотор байгаа зүйлээс болоод бит хоёр ихтэй маргалдаг гэсэн. Тэгэхдээ сүүл рүүгээ энэ сар тайвшраад хэлчихээ юу гэмээр дандаа нэг айцтай одоо явчих хахтаа одоо салчих хахтаа яваад бит хоёр харьцахгүй хахтаа гэдэг ч юм уу тий энэ айгу эмний бодол айгу зөрчилдөөн үүсгэсэн. Жохон маргаануудыг гаргадаг байсан. Тий. Бос хүмүүсийн жохон тийм юу гэдэг нөө комментд ч юм уу. Тэг юу гэдэг ингээд танихгүй зарим хүмүүсийг ч юм уу эсвэл заримдаа ингээд одоо хүмүүс чинь янз бүрийн ховж юу ярина шүү дээ. Тэнгүүд би болохоор ерөөдөө өөрийгөө ийм хамгаалттай ингээд юу тэгж бодоод байхгүй. Хүмүүсийн янз бүрийн мэдлэг нэг амар тэрийг тоохгүй хаяад гайваад тэгээд тухайд л ингээд нэг одоо найз өхний гол ч юм уу олон сууж мөс зарим нэг янз бүрийн юм ярина. Тэгээд тэрнээс нь болоод жоохон нэгэндээ үл итгэх ч юм уу тиймэрхүү асуудал гарна. Тэгэл ер нь хамгийн гол юм итгэлцэл чухал л да. Тэгээд хайраас илүү хамаагаад нэгэндээ итгэх нь хамгийн илүү чухал юм шиг. Хайртай гэж хэлсэн юм. Нэгэндээ хамгийн сайн итгэж явах нь л зүгээр. Юуч болж ирсэн. Тэгэл
Үерхэд 9 сар болж байгаа хамгийн сайхан зүйл гэх юм бол хамт амьдэрсэн амар бид хоёроо айгуу зөв болсон. Би өөрөө тустай амьдардаг. Манай хүн бас ээж аав дээр нөгөө 90 удаагүй ээж аав дээр амьдарч байсан. Тэгээд яг маа дэрэл байж байгаа. Тэгээ өөрсдөө гадуур болцох юм юмнууд жоо ковидос ч болоод хэцүү байсан. Тэгээд тэрнээс гадна гадуур явахаар угаасаа өөрсдөө байж чадахгүй тийм ээ. Тэгээд хамгийн зөв зүйл нь хамт амьдэрсэн айгуу хоёрын зөв шийдвэр болсон юм болов уу гэж би хувьдаа боддог. Бусад асуудал ирэхдээ хэлэхэд би зүгээр ингэж боддог нөө манай Монгол гэлтгүүр нь хаасаагүй нэг тийм юу гэдэг шүү дээ. Хардталт ч юм уу тийм jealousy гэдэг тийм юм байдаг шүү дээ. Тэр нь болохоор юу гэдэг би физиологийн хувьд ч юм уу тийм байдлаар хартаад ингээ хүнийг бариад ингээ уяад байгаад гэдгийг одоо юу гэдэг жоохон шүмжлэлт амтдаг байхгүй. Тэгэхээр яг юу гэдэг хайртай хүний үнээр ингээд өөрөө хайртай гэж байгаа бол яг эрч төлөөг нь олгож байгаа хэрэгтэй гэж боддог. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр найз нөхдөдөө уулздаг ч юм уу. Тэгээ ялсэл 10 жилийн хийх суулгах юм ч юм уу. Уулздаг ч юм уу. Тиймэрхүү уулзсан дээр болдог ч юм. Эсвэл өмнө байсан X мэсэтэй уулзаад найз нөхдөд нэтрээд явбал яг тэгэл уулзаад явна гэдэг юу тийм тэрэн дээр нэг амар ач холбогдол өгүүлэх байнгын юу тийм чи ингэсэд ихстэй гэдэг хүн зааварлахгүй л зүгээр юм санагдав. Тэгээд энэ тийм үг гэдэг чинь if you love the birds set them free гэдэг чинь don't put them in the cage and don't keep them in the cage. Тэгэхээр яг ерөөдөө тийм хүртэл зүйлийг л одоо хэлье да. Тэгээд бид хоёр гоё дурсамж гэх юм бол аяллаар явж байхдаа айгүй их дурсамжийг бүтээлцэн гэрээсээ хол хоёлаа байж байхдаа яг нөгөө хамт аялалд гараад эхлэхээр нэг таньжиглт юм лээ яач юм тий илүү ямар зантаа вэ ямар нөхцөл байдалд ямар ааш цан гаргадаг вэ гэлтэй хамгийн гоё дурсамж гэх юм бол яг Баян-Улгийн дээр очиад ямар нуур гэдгийг санахгүй байна. Гэхдээ энэ нуурын хажууд майхан зоогоод хонсон байдیں۔ Тэр одоо үеийг ерөөсөө мартдаггүй. Өглөө нь яг ингээд тэрээс ирсэн чинь яаж юм би ч юм болохоор өглөө болгон сэрэл ингээд нөө сүмсээ хүлээж байгаа юм шиг нэг 5 минут ч юм аа. Ингээд нойрмог байдаг. Нойрмог ааштай байдаг. Тэгсэн чинь тэр өдөр болохоор айгүй гоё амарцсан. Айгүй урт хугацааны аялалд яваад амарцсан. Тэгээд яаж юм сэтгэл нэг илүү юг бүх юм айгүй боломжийн сайхан мэдрэмжийг тэр үед авч ирсэн. Тэгэл хажуудаа байгаа хүнээ тэрж үнсчээл тэгээ махнасаа ингээл гартал амир гоё ингээл ногоон зүлхтэй устаа нууртаа модтой тэнгэрийн цэвцэлмэг цэвэрхэн агартаа тийм байсан тэр үуч юу сандгүй. Тэгээ хамгийн жаргалтай байсан мөч нь яг тэнд л байсан баг. Хамгийн дурсамжтай жаргалтай байсан үг. Өөрөө хүн аз жаргалтай байж иж дараа нь өөр хүнийг аз жаргалтай болно гэж маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чамд яг юу дутуу байна, ямар ур чадвар өөрөө хөгжүүлэх юм юу дутуу байна. Тэрэн дээр л маш сайн анхаараарай л гэжлээ да. Асуудал ч гэсэн бас ялах юм дөө. Хайртай зуртайг л хоёулын төвлөл гифтэд байхгүй шүү гэж байна. Валентины баяраар болохоор нийгэмд ямарсан би болохоор бэлэг өнгөд төлөвлөсөн байгаа. Манай хүнийг мэдэхгүй. Авмараа цамц нэг фотолог байна гэдгийгсэн тэрийг нь за гэдэг нэг сонсчоод аваад алт хийсэн байгаа. Тэрийг өгөндөө шиний хоёрын болохоор яг Валентины өдрөөр хамт байж чадахгүй байх. Гэхдээ тэрний дараа уулзаад ямарсан нөгөө ёс заншлахын дагуу шоколадыг нөгөн. Тэгээд буцаа шантаа шоколад өгөх нөгөө буюу харна. Тэгээд нөхцөлтөнд дэлгэх ах битээр. Өөр чин асуудаа хэлэх, өөр бусад асуудаа хэлэх үг нь болохоор яг хажуудаа байгаа тэр хүнээ л хайрлаараа, хажуудаа байгаа цагт нь л хамт байгаараа гэж хэлмээр байна. Энэ Валентины доор Валентина баг бэлэг подкастд бичиж байгаа юм шиг нэг дээр. That's for you.